За сайн байцгаана уу. За өнөөдрийн байдлаар Монгол анхны алтны ханш 560 мянган төгрөгт хүрч байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны үн $5600 өнөө өглөө очлоо. Би та бүхэнд 2-7 хоногийн өмнө ердөө алт $5000 хүрэх нэ гэж бол ярьж ирсэн болов энэ нь 2-7 хоногийн дараа $5600 гэдэг долларыг хаалга татаад ороод ирж байна. Тэгвэл дэлхийн хөрөнгө оруулагч нар шинжээчид юу гэж харж ирсэн бэ гэхээр оны сүүл гэхэд алтны ханш $5500 хүрнэ гэж таамаглаж ирсэн. Энэ таамаглал нь ердөө сар хүрэхгүй хугацаанд $5600 түрлээ. Тэгвэл энэ юунаас болсон бэ? 1 сарын 29-нд холбооны нөөцийн сангийн тэргүүн үг хэлсэн. Энэ дээр дараагийн ерөнхийлөгч болох хүндээ залгамж үгээ хэлсэн. Энэ нөлөөс нь. За энэ бол тодорхой хэмжээнд ам долларыг унгаасан. Гэхдээ алтыг нэг өдрийн дотор $300 өсөлт хийх хэмжээний шалтгаан байгаагүй. Энэ юунаас олсон бэ гэвэл дэлхийн нийтээрээ Дональд Трампын гадаад бодлого, тэр дундаа геополитикийн бодлогыг нэлээд анхааралтай ажиглаж байна. За юу болж байна гэхээр Америкийн нэгдсэн улс Иран руу цэрэг оруулж магадгүй гэдэг айдас хөрөнгө оруулагч нар үүснээрээ ердөө хэдхэн цагийн дотор тийм үү 1 сарын 29-ны Азийн зах зээл нэгдэхэд $5300 байсан алтны ханш $5600 хүрт өссөн байна. Тэгвэл та бүхэн алтны ханшийг юу гэж бодож байна? Ахиж дэше өсөх үү, эндээсээ уналт хийх үү гэдгийг харж байна. Энийг танд үлдээе.